Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ хувцсны эсвэрийн зохион бүтээлд төрөлжсөн сургалтын модулийг танилцуулах гэж байна. Ингээд та бүхэнд сурагч өгч нараа танилцуулъя. Гомбожавын Чулууна Монгол Улсын боловсролын их сургуулийн дөрвсөн урлаг технологийн сургуулийн технологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор. Чулууна багш хувцсны дизайн, зохион бүтээлт, эсвэрийн чиглэлийн 7 цуврал ном боловсруулан хэвлүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хувцсны дизайн, зохион бүтээл чиглэлийн ихтэй сургуулиуд, мэргэжил сургалтын төвүүдэд үндсэн сурвалжиг болон гарын авалгаар ашиглагдаж байна. Сургагч багш Ч. Баццэг Монгол Улсын боловсролын их сургуулийн дөрвсөн урлаг технологийн сургуулийн технологийн тэнхимийн багш, магистр. Баццэг багш үндэсний хувцсны эсвэр зохион бүтээлт чиглэлээр мэргэшсэн багш бөгөөд энэ чиглэлээр хэд хэдэн гарын авлага ном сурвалжиг зохион боловсруулсан нь одоо сургалтанд хэрэглэгдэж байна. Сургагч багш Им Байгалмаа нийслэлийн 51-р сургуулийн дизайн технологийн багш. Байгалмаа багш Улсын техник технологийн олимпиадад удаа дараалан амжилттай оролцож байсан нийслэлийн дизайн технологийн багш нарын илтгэлийн уралдаанд жил бүр амжилттай оролдог багш билээ. Энэхүү сургалтаар та бүхэн цамц, даашинз, пиджак, өмд зэрэг орчин үеийн хувцс, дээл, хантаац зэрэг уламжлалт хувцсны эсвэрийг сонгодог график арга болон шууд дааван дээр эсгэх, хэлбэршүүлсэн аргаар байгуулах, загварчлах, эсгэх, мэдлэг ур чадварыг эзэмших болно. Түүнчлэн орчин үеийн мэдээлэл харилцааны технологи зориулсан технологиг, жишээлбэл Clo 3D, AutoCAD зэрэг програмыг ашиглан загвар зохион бүтээх, загварчлах, хувцсны загварын виртуал симуляц хийх мэдлэгийг олж авах болно. Сургалт үндсэн 3 дэд агуулгатай. Эдгээр дэд агуулгуудыг товчхон танилцуулъя. Дэд агуулга 1. Орчин үеийн хувцсны эсвэр байгуулах, загварчлах аргууд. Энэ агуулгын хүрээнд хувцсны эсвэр байгуулах график тооцооны арга, мөртөө хувцсны суурь үлгэр байгуулах, UV-ний суурь үлгэр байгуулах дадлага, хувцсны эсвэрийн загварчилгаа, хувцсны эсвэр байгуулах хэлбэршүүлсэн арга зэрэг сэдвүүдийг орох болно. Уламжлалт арга зүйгээс гадна AutoCAD програм дээр хувцсны эсвэр байгуулах шинэ агуулга арга зүйг оруулж өгснөөр шинэлэг болж байгаа. Мөн энэ дадлах хичээлүүдийг өөрөөр хэлбэл хувцсны эсвэрийг байгуулах, загварчлах энэ дадлага ажлуудыг видео бичлэг хэлбэрээр оруулсан нь багш нар хичээл дээрээ, сургалтын дээрээ энэ видеонуудыг ашиглах, сурагчдад үзүүлэх, өөрсдөө давтан хийж ур чадварыг батгах ийм давуу талтай. Дэд агуулга 2. Монгол үндэсний хувцсыг эсгэх, загварчлах аргууд. Энэ агуулгын хүрээнд Монгол хувцсны онцлог, нэр төрөл, хэлбэр, дизайны тухай, Монгол дээл болон Монгол хантаазыг эсгэх аргачлал, дааван дээр шууд эсгэх аргачлалуудыг заах болно. Мөн орчин үеийн дээлний эсвэрийн загварчлалын талаар зөвлөмж, мэдээлэл, дадлага ажил, даалгавруудыг ингэж оруулсан байгаа. Дэд агуулга 3. Орчин үеийн технологи, мэдээлэл харилцааны технологи хувцсны эсвэрийн зохион бүтээлдэд хэрэглэх боломж, туршилт. Энэ агуулгын хүрээнд мэдээлэл харилцааны технологи ба хувцас загварын дижитал шилжилт гэсэн сэдв орох нь. Энэ сэдвийн хүрээнд дижитал технологийн хувцсны загварт үзүүлж байгаа нөлөөний тухай, мөн энэ CAD, CAM, CNC 3D системийн хэрэглээ, давуу тал, цаашдын шиг хандлага гэх мэт ийм агуулгууд байхаас гадна Clo 3D програмыг хувцсны загварт хэрэглэх, хувцсны эсвэр байгуулахад хэрэглэх ийм зааварчилгаа, мөн дадлага ажлыг оруулж өгсөн байгаа. Үнэлгээ. Сургалтанд хамрагдсан багш нар үнэлгээний 70% буюу түүнээс дээш үнэлгээтэй оролцсон бол цахим гэрчлэгээ олгоно. Харин энэ 70% хүрээгүй тохиолдолд 3 өдрийн танхимын сургалтанд хамруулж гэрчлэгээ олгоно гэж журам удирдамж дээр заасан байж байгаа. Бидний сургалтын хүрээнд сорил 20 оноо, дадлага ажил 40 оноо, уншиж судлах материал, дасгал даалгаврыг
гүйцэтгэлд 25 оноо, хилцүүлэгт 15 оноо, нийт 100 оноогоор дүгнэхээр боловсруулж оруулсан. Сургалтын арга зүйн хувьд цахим платформд суурилсан арга зүйд тулгуурлан тухайлбал вебэд бие даан болон хамтран суралцах, тунгарын сургалтын арга, холимог сургалтын арга гэх мэт арга зүйг хэрэглэнэ. За хэрэглэгдэхүүний хувьд бид нар энэ сургалтын агуулгад нийцсэн нэмж уншиж судлах материалууд, за мөн видео контентуудыг өргөн оруулсан байгаа. За ингээд та бүхний сургалтанд амжилт хүсье. Манай сургалтанд хамрагдсанаар та бүхний хувцсны эсгүүр зохион бүтээлтийн мэдлэг ур чадвар дээшилж та бүхний шавнар энэ мэдлэг ур чадварт амжилттай суралцсанаа гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа.